За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ Excel-ээр цаасны форматуудаа хэрхэн тохируулахыг сурах болно. За цаасны форматууд гэдэгт бид нэр яг юуг хамааруулж ойлгох вэ гэхээр нэгдүгээрт нь цаасны хэмжээ, хоёрдугаарт нь цаасны чиглэл, гуравт нь текст бичиж эхлэх хязгааруудыг хамааруулж ойлгодог. За тэгвэл эдгээр тохиргоонуудыг ер нь Excel дээр хаана хийдэг вэ гэхээр энэ Page Layout tab-ыг сонгоно. За ингээд сонгохоор энэ доор нь болохоор энэ нэлийн олон командууд гарч ирж байна тий. Команд буюу функцууд гарч ирж байна. За бид нэр өнөөдөр энэ хичээлээр болохоор энэ 3 командыг ашиглах нэ. За size гэдэг нь болохоор бид нэр size гэсэн командаар болохоор бид нэр цаасныхаа хэмжээг тохируулна. Orientation гэсэн командаар болохоор бид нэр цаасныхаа чиглэлийг тохируулж өгдөг. За merges гэсэн командаар бүгдээрээ цаасны текст цаасан дээр одоо текст бичиж эхлэх хязгааруудыг тохируулж өгдөг. За одоо бүгдээрээ цаасны хэмжээгээ тохируулъя. За хэмжээг тохируулахын тулд энэ size гэсэн командыг сонгоно. За энд болохоор одоо бэлэн одоо ийм чагсаалтанд бол бэлэн ийм цаасны хэмжээнүүдийг харуулж байна. Хэрвээ одоо энд байгаа цааснаас өөр одоо хэмжээтэй цаас үүсгэе гэвэл Mori paper size гэсэн дараад хэмжээгээ оруулаад явуулна. За хэвлэгч төхөөрөмжүүдэд бол бид нэр янз бүрийн хэмжээтэй цаас хэрэглэж болох боловч болоод А4 одоо хэмжээтэй цаасыг бол хамгийн өргөн хэрэглэдэг. Нөгөө төгөөр болоод одоо бичиг баримт боловсруулах стандартад бол А4 болон А5 гэсэн цаасыг бол зааж өгсөн байдаг. За одоо бүгдээрээ тэгвэл ерөөс А4 гэсэн цаасаа ингээд сонгочих нь байна. За одоо бүгдээрээ цаасныхаа чиглэлийг сонгож өгье. За Excel энэ Word дээр нь ингээд анх ингээд хуудасны ингүүд ихэнхдээ одоо ингээд босоо буюу trend гэсэн сонголттой байдаг. Хэрвээ одоо чиглэлээ хэвтээ болгоё гэж landscape гэдэг нь болохоор хэвтээ сонголт гэсэн үг тийм ээ. За одоо бүгдээрээ бол ер нь босоо сонголтын сонгож portrait гэдэг юм. За ингээд одоо цаасныхаа хэмжээг сонгоод чиглэлээ сонгочоод дараа нь болохоор одоо энэ merge болохоор одоо нөгөө дөрвөн талаас нь авах хэмжээг тохируулж өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл текст бичиж эхлэх хязгаарыг тохируулна гэсэн. За одоо энийг сонгоё. Яг нь хуудасны тохиргоог хийхдээ дээд, доод, баруун, зүүн талын хязгааруудыг тохируулж өгөх шаардлагатай байдаг. За энэ хязгаарууд нь болохоор хуудасны ирэмгээс ямар зайд текст бичигдэж эхлэхийг илэрхийлдэг. За тэгэхээр ер нь одоо бичиг баримт боловсруулах стандартад ер нь ямар хэмжээтэй байдгийг бүгдээрээ одоо харъя. За тэгэхээр нэг энэ бичиг баримтын стандарт гэдэг байх нь тий 51 40 2011 онд ингэ боловсруулсан ийм стандарт байдаг. За энд бол ер нь А4 болон А5 гэсэн цаасыг бол зөвшөөрдөг. За тэгвэл энд ер нь цаасны одоо текст бичиж эхлэх хязгаарыг ер нь хид гэж заасны энд бол харуулсан байна. Дээрээсээ 20 см доороосоо гэдэг. За одоо бүгдээрээ яг энэ заасны дагуу цаасныхаа хэмжээг тохируулъя. Тэгэхэд бол энэ merges руу ороод энэ custom merges гэдгийг сонгоно. За энэ дээрээ одоо бүгдээрээ дээд талаас 20 см авах хэрэгтэй. Дээд цахаас 20 см 20 мм авах хэрэгтэй. За одоо энэ тохируулагдсан. Өмнө нөгөө би юу хийжсэн болохоор ингэ тохируулагдсан байна гэсэн. Тэр нь хадгалагдсан байна. За тэгээд доод цахаасаа 20 мм баруун талаасаа 15 мм авах хэрэгтэй. За тэгээд зүүн талаасаа 30 мм авах хэрэгтэй. Яагаад заавал энэ зүүн талд нь юм их зай авч байгаа юм бэ гэхээр энэ нөгөө үдээс одоо баримт ичгүүч ингээ үдэгддэг штэ тийм ээ. Тэгэхээр тэр үдээсний зайг бас ингээ тооцоод 30 мм гэж зааж өгч байгаа шүү. За энийгээ тохируулаад окей гэсэн товчийг дарчихна. За ингээд бүх цаасныхаа тохируулгуудыг хийжлээ.
За одоо дараагийн хичээлээр бүгдээ Excel дээрээ хэрхэн одоо усан шилжилтийн ажиллах талаар үзэх болно. За баярлалаа. Дараагийн хичээлээр уулзъя.